Нийслэлийн байгаль орчны газар Техножбит төрийн бус байгууллага Финландийн Флон байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран олон нийтэд гэлгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор гэлгар уутнаас татгалзах өдөр санаачлага өрнүүлж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн баг хурлыг хийж мэдгдсэн байна. Гэлгар уутнаас татгалзах өдөр санаачлах төслийг Дэлхийн зам Монгол, Лом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж байгаамаа. Олон улсын жишгээр гэлгар уутнаас татгалзах өдрийг санаачлах хөтөлбөр өрнүүлж, төр олон нийтэд гэлгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжил бодиттой хувь нэмэр оруулах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Улаанбаатар хотын хэмжээнд 380 мянган өрх байдаг. Бид бүхэн нэг удаа даван тороо авлаа гэвэл 380 мянгаыг багаар удаа 100-аар үржүүлэхэд 38 сая төгрөгийг хэрэгжилж байна. За энийг бид нэр даван тороор солих юм бол 38 сая төгрөгийг хэмнэж, дээр нь 380 мянган гялгар уутаар байгаль орчин хөрсөө бохирдуулахаас сэргийлье. Өнөөдөр Монгол улс хог хаягдлыг ерөөсөө ландшафтын буюу булж ус гаргаар л арилгаж устгаж байна. Гэтэл дэлхийд дахинаа бол 2030 он гэхэд ер нь ландшафтын аргаас татгалзай аль болох дахин хэрэглэх, дахин ашиглах эсвэл зөв зохистой хэрэглэх замаар энэ хог хаягдлыг бууруулъя гэсэн энэ санаачлалууд өрнүүлж байгаа. Манай нийслэлчүүд маань 7 хоногт нэг өдөр автомашинаасаа татгалзаа сурсан. Харин одоо сардаа нэг удаа бас гялгар уутны хэрэглээг багасгаад татгалзаж сураасаа гэдэг үүднээс ийм жижигхэн ажлыг эхлүүлж байгаа. Нийслэлийн иргэд өөрсдөө стандарт бус хэтэрхий нэмгэн уутыг одоо дэлгүүр хошооноос худалдан авалт хийснийхаа дараа бас их хэмжээгээр нь хэрэгжилж байгаа. Тэгэхээр аль болох хог хаягдлыг бууруулах чиглэлээр дор бүрний алхам тутамдаа анхаарах нь зүйтэй. Тэгээд хог хаягдлыг бууруулах нөгөө 3R гэж байдаг. Дахин боловсруулах, хог хаягдлаа багасгах, дахин ашиглах гэдэг байгаа. Тэгэхээр та бүхэн стандартын бус нэмгэн ууд хэрэгжилж байгаа бол түүнийгээ аль болох зузаан ууд болгож 2 дахь, 3 дахь удаага ашиглах хэрвээ болж игэл та бүхэн бас эдгээр уутуудаа хогтойгоо хамт хаяхтаа аль болох ялгах, нөгөө уутаа иргэн цуглуулах тэр боломж болцоог нь нөгөө хогоо англин ялгаж байгаа тэр хүмүүс бас илүү тэрийг нь бодолцож бас хогоо хаях зэрэг ерөнхийдөө маш олон ийм цуврал арга хэмжээнүүд 2017 онд өрнөв. Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30%-ийг гэлгар уут эзэлдэг байна. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-аас 34%-аар нэмэгджээ. Дэлхийн хэмжээнд 1 минутанд 1 сая гэлгар уут ашиглаж, жилдээ 4 тэрбум гэлгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэсээр байна. Учир нь гэлгар уут хөрсөнд булагдвал 100-аас 500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж хөрс ус агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.